тэгэхээр Дорногов аймгийн Замын үд суманд 3 сарын 12-наас 13 шилжих шөнө нэг ойтой 8 сартай хүүхэд эрэгтэй хүүхэд одоо хүчндүүлээ гэх мэдээлэлд бол олон нийтэд ил болж маш их одоо том сенсацийг үүсгэсэн байгаа. За энэ мэдээлэлтэй холбоотойгоор үнэн худал мэддэггүй олон мэдээлэл явагдаж байна. За хамгийн анх яаж мэдсэн бэ гэхээр олон нийтэд бол ТV-с телевизийн телевизэр бол одоо тухайн хохирогчийн хамаатны хүн нь бол захиабцнаар энэ хэрэг ил гарсан байгаа. За гэвч өнөөдөр болтол энэ хэрэг дээр бол аль бие усны хариу хохирогчийн талаас өгөөгүй. Гэхдээ бол энэ өгөөгүй байхад маш их одоо олон худал үн мэддэггүй мэдээлэл явж байгаамаа. За тэгвэл бид одоо яг өнөөдөр хохирогчдын ой 8 сартай тэр эрэгтэй хүүхдийн ээжтэй нь уулзаад байна. Ингээд өөрөөс чинь энэ талаар бас асууж тодруулах гэсэн юм аа. Мэдээ хэрэг явдал одоо яг ямар байдалд хүрвэ? Ер нь хэрэг анх чамд мэдгэхдээ яаж одоо мэдгдсэн? 19-ний өдөр хамаатны хэгчээс уцаар мэдсэн. Тэрнээс өмнө бол цагдаагийн байгууллагаас ч юм уу ерөөсөө чамд хэлээгүй юм тийм ээ? Хэлээгүй. Тухайлбал одоо яг анх хэрэг гарах нөхцөл байдал нь юу байв? Та одоо хүүхдээ бас зарим хүмүүсийн хэлснээр бол хүүхдээ ингээ өгж явуулсан гэсэн. Ер нь анх гарсан хэргийн нөхцөл байдал нь яг яаж гарсан бэ? Цагаан сарын үеэр юм уу та хүүхдээ ирж гуйсар аваа явсан л та 2-3 хоног гэрэн гадаа хаалга үүднүүдээ такс нохтууд тавьж байгаа авч явсан. Тэгээ уйлж орлоод хүүхдээ санаад ингэсэн болохоор өгөө явуулсан. За тэгээ өгж явуулсан хойш хизээ холбогдож хариу өгсөн. Ер нь л өдөр болгон ярьдаг, мессенжер бас ярьдаг. 3 сарын 8-наас хойш ерөөсөө уцаахгүй задлахаар ерөөсөө холбогдохгүйсэн. Тэгээд дараа нь бол яаж мэдв хэрэг ийм байдалд хүрчээ гэдэг. 3 сарын 19-нд өдөр нөгөө хичээсэл мэдсэн. Тэрнээс өмнө ерөөсөө юу ч мэдээгүй байсан л та. Тэгээ хэрэггийг одоо яаж гарсан? Жишээлбэл та хоёрыг бол бас гэр бүл нь салчсан юм хоёр залуу хос гэж байна. Дээрээс нь хүүхдээ бол ингээ авч явсан байгаа. Яг одоо бодит байдал дээр энэ хэрэг одоо ямар нөхцөл байдлаар гарсан? Найз нь гэж хүн бол одоо тэр аавынх нь найз нь гэдэг хүн бол хүчинцэн гэсэн ийм мэдээлэлтэй явж байгаа шүү дээ. Ер нь хэрэгтэй танилцахад бол хэрэг ямар процесстэй болсон бэ? 12-наас 13-ны шилжих шөнө найзтай хамт гэртээ пиво асуужсэн гэсэн. Тэгээд нэг эмэгтэй хүнтэй чаталж байгаа. Одоо тэрийг баарнаас гэрт нь хөргөж өгөх хэрэгтэй байсан гэсэн. Гэрт нь хөргөж өгнө гэж хоорондоо ярьж чаталсан гэсэн. Тэгээд найзтай пиво ууж байгаад нөгөө эмэгтэй хүнээ хөргөж өгөх гээд гарч яваад буцаад ирсэн. Тэгээд яа би ерөөс ярьж чадахгүй. Тэр аав нь бол тэр найзтайгаа гэртээ бол пив уусан байгаа тий. Оройн хэдэн цаг үед байсан юм бол тэнд. Нарийн ширээний сайн мэдхгүй ямар ч цаг нь болоод бол сайн санахгүй. 12 цагийн үед пив ууцгаад гэрээсээ гараа явсан байт. Тэгээд хүүхдийн чинь найзтайгаа үлдээсэн юм шүү дээ тий. Тэгээ гэртээ унтуулад үлдээсэн гэсэн. Тэгээ буцаж гарч авчиад буцаад ирэх замд найз нь хүүхдч уйлаад нэгэ заалгасан гэсэн. Тэгээд гэртээ орж ирсэн чинь хүүхдийг буудан дээр унтуулсан байсан гэсэн. Тэгээд хүүхдээ хайдлах өрөөнд унтуулах гээд аваа явсан чинь бүс нь хатаа иргэв. Тэгэхээр шээцэн байна гэж бодоод уйлаг надахаар 30 минут гэртээ бүүлээд бүүлж байгаа унтуулсан гэсэн. Тэгээд дахиад нөгөө найзтайгаа пив уугаад сууж исэн чинь хүүхэд нэг тийм орондоо баах чимээ гаргасан гэсэн. Тэгээд очиод үтсэн чинь ийм болцсон байсан л гэж ярьсан. Тэгээд аав нь энэ байдлыг мэдээд цагдаагийн байгууллагт одоо яаж мэдгдсэн юм? Найзаас эхлээд утга тулгаад асуусан гэсэн. Тэгээд өөрийнхөө ээж дүү хоёрыг дуудаад тэгээд цагдаагийн байгууллагад тагнацсан гэсэн. Би ер нь бол яг хэлсэн үгээр нь л ингэж үг гэж болохоор нарийн ширэн худлаа үнэ ярьсан нь бол мэдэхгүй байна.
Цагдаагийн байгууллагт 13-ны шөнө бол мэдгдсэн байгаа. Тэгээд тэрнээс хойш одоо жишээлбэл тэр цагдаагийн байгууллагаас замуудын цагдаагийн байгууллагаас чамд одоо мэдгдсэн зүйл байгаа юу? Ерөөсөө хэлээгүй 19-нд л ихжээсэн мэдэл тэгэл нөгөө замуудын цагдаа руу лавлахын болж лавлахаас асуугаал тэгэл мэдсэн л дээ. Мөрдөн байцагч нууцыг лавлахаас болоод 13 хэрэг явдал гараад 13-наас 19-ны хооронд бол төрсөн ихээс нь энэ хэргийг бараг нууцлсан биз дээ. Тэгж ойлгож болох юм. Одоо уул нь бол надаараа өгөлдөг хүүхэд тэгээд цагдаагийн байгууллага тэрийн сайн шалгаагүй юм шүү гэлж шүү. Тэгээ аав нь тэгээд хана аав нь л юм бах гэж удаад үгүй явуулсан гэж ярьсан. Мэдүүл өгөхөд тэгээд ер нь бол яг тухайн үед 10 эднэр бол манай ээж бас биеийн өвдсөн эмнэлэгт хэвтчихлээсэн л дээ. Тэгээ бас ээж нь юм байхад хилээд явах уу гэд хилээгүй гэл тэгээд ер нь бол яг ийм хэрэг бол хэлэх ёстой. Зүгээр ч нэг хэрэг штэ. Тэгээд өмнө нь бас хүүхэд нөө хотод сурж явах хугацаанд хүүхэд хардаг bis хамтран амьдардаг байхдаа. Тэгэхэд бас хүүхэд хатгаахуулаад нууцаар бүр ингэж юмлэг твтүүлээд бүр ингэ нууцсан байсан. Тэг би нэг бол ер нь санаатай нуусан л гэж бодож байна. Замын үүдийн цагдаа нар бол одоо тухайн хэрэг очиж байхад бол хамгийн түрүүд асран хамгаалагч руу нь хаан тустай тийм ээ. Тэр замын үүдийн цагдаа нар бас энэ мдийг нууцсан байгаа ийм зүйл ажиглагдаад байгаа байхгүй юу? Тэгвэл бодвол аав маав тэгээд нуун дарагдуулна гэж хэлсэн билүү дээ. Аав нь замын үүдтэй хэрний одоо танилын. Ер нь тэгэл цагдаа нар нь орж гараад цагдаа нар найз цагдаа магтаанд байдаг шүү дээ. Ер нь замын үүд тэгэл өмнө ч их суудаараа олон удаа зодчихсэн. Тэгэл ингээл цагдаагийн байгууллагт хандах гэхээр замын үүдийн цагдаа нар бол бүгдийн тань чи бол яаж чадахгүй гэл тавталдаг л байсан. Тэр гимт этгээдэг хизээ баривчилсан гэж байна. 12-наас 13-ны шилжих шин. Өөр бол хэрэгээ хүлээсэн гэж байна. Эхний мэдүүлгээрээ хүлээсэн гэж сонссон. Тэр гимт хэрэгтэн тэр аав хоёр нь яг ямар холбоотой вэ? Анх та нар чи одоо жишээлбэл тэр хүнийг таних уу? Ерөнхийд нь мэднэ. Бүр нэрэн ширийн цаан аашиг нь бол мэдэхгүй. Аавынх нь яг доотлын төрсөн дүүгийнх нь 10 жилийн хүүхэд. Тэгэл ер нь дэлгүүр гэрээр нь орж гараал явждаг. Тиймэрдүү л харилцаатай. Тэрнээс бол яг гадуур яваад байгаа шиг 8 жил хамт амьдэрсэн гэдэг нь бол бодлоо. Хэрэг явдлыг нэг анх буудалд болсон. Тэгээд аавынхын ажлууд буудалд болсон гэсэн ийм мэдээлэл яваад байдаг байхгүй. Яг хэрэг нь бол буудалд болов юм ба шүү дээ. Тийм буудалд болоолог манай ээж их ч хоёр болохоор нэг өөрөө нэг сандраад орон гараа юм ярьсан. Тэгэл тэрнээс нь ойлгосон бол тэгэл хэлсэн юм шүү. Тэрнээс бол буудалд бол шүү. Зүгээр тэднийх жим гэдэг буудалд дэлгүүр ажилладаг. Хүүхдийг одоо хэрэг гарсны дараа ээжд нь мэддэг байхад хот руу эмчилгээ хийлгүүлэх гээд аавтай нь явуулсан гэсэн юм зүйл юм л шүү дээ. Тий, надад ерөөсөө мэддэггүй. Тэгээд энд ирээд их нялхаас ирээд 2 хоног хөвтөд гарсан байт юм л дээ. Тэгээ 19-ний өдөр мэдчихэд их нялхас руу очсон ч ерөөсөө мэдээлэл нь хийлж өгөөгүй л дээ. Их нялхасаас уу? Тий, ихчээс асуусан ч их нялхас дээр очив. Их нялхаст хөвцсөн байх хэвээр хөвцсөн гэсэн гээд надад хэлсэн. Тэгээд яг мэдсэн өдрөө шууд их нялхас явсан. Тэгээд ерөөсөө тийм хүн ирээгүй мэдэхгүй гээд хэлж өгөхгүйсэн. Уг нь одоо их нялхас одоо тодорхой хэмжээгээр хүчингийн хэргийн хохирогчд үзүүлж хад бол шууд одоо цагдаад мэддэх гэх мэтчлийн үйлдэлүүд үзүүлэх хэрэгтэй байхгүй. Тэр энэ бас их нялхас дээр очиод энэ хэрэг бас тодорхой хэмжээгээр хавд дарагдсан байдаг байхгүй. Би их нялхас дээр очиод өөрийнхөө бичвэрнтэй гаргаад ингээд яг миний төрсөн хүүхдээ амаа надаараа өгөлтөө миний хүүхдээ амаа би одоо л ингээд мэдлээ ингээд юу болсныг яасныг өөрөө ч гэсэн мэдээгүй байсан. Тэгэл ерөнхийд нь сонсоол тэгэл бүр гайхаад их нялхас дээр шууд очисон л та бичвэрнтэй үзүүлээд хайгаад шүүгүүд өгөх боломж нь ог нэрээр нь хайгаад өгөж 13-ны өдөр замын үдээс ирсэн байх хэрэгтэй гэд хэлсэн. Тэгээд ерөөсөө огт мэдээлэл өгөхгүй л. Шүүх хэмлэгт үзүүлсэн байдгүй одоо хүүхдийг яг хотод авчираад.
шүүх хэмлэгт үзүүлээд дүнэлтийн зам өдрөө явуулсан мэсэн тэгээд зам үзэд очиж мэдүүлэг өгөхдөө шүүх хэмлэгийн дүнэлтэд танилцсан. Дүнэлт нь ямар гарсан? Юу гэж гарсан? Дүнэлт нь бол хөнгөн зэрэг гэд гарсан мэсэн. Тэгээд ерөнхийд нарийн шинжилгээнд үзүүлээгүй, дурангийн яваханд харуулаагүй. Нарийн эмийн сайн ягаагүй ч дүнэлтийг гаргацсан мэсэн. Тэгээд дахиад шүүх хэмлэгт үзүүлэх хүсэлт гаргасан. Гэмт хэрэгтэн бол хаана одоо барьж харсан маа? Одоо л Шандын мөрдөнд байгаа гэсэн. Тэр гэмт хэрэгтэнгийн талаарх тодорхой зөвхөн мэдж байгаа мэдээлэлээс уулзаж жишээл хэдтэй хүний дээд боловсралтай юм уу? Тэгээд юуны талаар бас нэг асууж тодруулав. 91 оных. Ер нь л яг нөө дүүгийнх нь найз тэгэл орж гараал дэлгүүрт нь суугаал. Тэг байждаг. Хүүхд ой гарантай дөнгөж алхдаг болцсон багт ямар ч гар хөлнөөс нь хазаал энэ тэндээс нь дүүжлээл нөгөө өхөөрдөд байгаа юм уу игдүүцээд байгаа нь мэддэггүй тэгээд идэгсэн. Тэгэд аавд нь хэлээд бүр ингээд бит хоёр хоёулаа хэлээд ууралж исэн хүүхдэд одоо ингээд багаас нь өвдөх мэдрэмж ингээд үзүүлээд гэд хэлээд уурлаад ямар ч хэлжсэн жоохон багт нэг тэгээд идэгсэн. Тэгэл ер нь тийм зэрлэгдүү шүү дээ. Найз хүмүүхнөө тэгэл ноцолтол орилуулж морилуулал. Яг нөгөө нэг бит хоёрын амьдарч байгаа байраа яг уртлын өөдөөс харсан хаалгыг түрээсэлж амьдардаг байсан. Хэдэн он юм бэ? 15 оны 10-11 сард л. Одоо хүүхдийн яг бодит биеийн байдал нь хэр вэ? Ер нь шөнө унтахтаа тэгээд чочиж уур цэрдэг айгүй их саргунаад чочдог. Тэгээ нөө өтгөн шингэнэ барих хөвчлээ гэсэн болсон. Шүн одоо нэг гинт бүр амар чангуу уйлна. Тэгэл бүхс рүү заагаал ээжээ яа гэсэн гэл. Тэгээ ер нь эрэгтэй хүнтэй нэг ойртохгүй гал. Тухайлбал одоо энэ хүүхэд чинь дөнгөж ой 8 сартай эрэгтэй хүүхэд те. Тэгэд энэ байдал бол маш одоо хүн дээр өөртөө тус бах. Ер нь бол хүүхэд бас цаашдаа том болох тусмаа энэ нэг бол бас өөрөөс нь нууж дадлах ч юм уу ийм асуудал үүснэ л те. Тэгэхээр ер нь цаашдаа яа гэж бодож байна. Сэтгцийн эмчд үзүүлсэн тэгээд сэтгцийн эмч болохоор ер нь бага насны хүүхэд болохоор ер нь хайраар ер нь айгүй их тийм хайраар дутахгүй эсвэл энэ одоо нөгөө сэтэрч буцаж яах санах магадлал маш одоо багасна гэдгсэн. Тэгээд бүсэн биеинд нь ер нь хүчтэй ширүүн хүрэхгүй. Тэгээ ер нь л одоо хэсэгтэй бол дураар нь байлгаад тэгэл ер нь хайрлж өсвөл шулуун эзний орчин одоо урагдал нь хэр байна ер нь? Ер нь нарийн юуг нь бол яхад харуулж чадаагүй байгаа. Яхад харуулахын тулд хүүхдийг унтуулж иж харуулах шаардлагатай гэдэг. Шулуун эзэн доторх нь бол ерөнхийдөө бол сайн мэдэхгүй. Ямар судас нь яаж тасраад ямар шарах сарв өснө бол мэдэхгүй. Наадлан өнгөц талаас нь харахад бол ер нь хавчих рефлексгүй одоо хоногч болчих энэ төр нь одоо урагцсан тийм л байдалтай байгаа. Хүүхдийн аавтай чи яг хэдэн жил амьдэрсэн? Хизээс авсан юм? 3 жил амьдарч байна. Сая ер нь цаан сарын үеэр шинэ жилийн өмнөхөн цаалсан. Тэр энд байсан уу? Замын үдэд амьдарчсан. Замын үдэд амьдардаг гэсэн. Хадминда. Гадуур яваада гэмт хэрэгтний нэг зураг байгаа штэ. Нүдний шилтэй. Тэр яг өөрийнх нь зураг мөн үү? Мөн. Facebook дээрээс нь авсан зургууд байсан. Одоо л тэр Facebook-ийн хаагаад гараа ихэр зураг өргөнөшөө байдгүй юм гэж. Сайн мэдэхгүй байна. Ямар ч устгаад нөө холбоот нөө найзуудын фейс дээрээс бол зураг мөрг нь устдсан байлээ. Сайн мэдэхгүй. Ер нь бол хүн яг
амьдралынхаа ханих ч юм уу цаашдаа хамт амьдрах хүнээ ер нь бол зөв сонгосон дээр. Гэхдээ би энэ хүүхдээ бүр өөрөө тэр хүний тэр үзэл бодол надад хамаагүй өөрийнхөө хайраар л би зүрсээр агаал гэрийнхнаасаа зүрсээр агаал би гаргасан. Одоо ч гэсэн би өөрөө хувцлал хоолж унтлал өөрөө бүгдийг чадвал явдаг. Заавал хүүхэд тийм ичгтэй элэг бүтэй амьдрахгүй бас эмэгтэй хүн ч гэсэн угаасаа хүүхдээ аваад авах чадвартай шүү дээ. Тэгээ ер нь элэг бүтэн ч бай хүүхдээ ер нь хайраар л өсгөх